За агаарын бохирдол гэдэг асуудал бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш л дээ. Аймаг орон нутаг, аймгийн төвүүд, зарим томоохон сумдуудын хэмжээнд одоо бас нэлээд хорц асуудал болсон юм асуудал байна. Тэгээд энэ ажлын хэсэг байгуулагдаад чин бүрэн гишүүнээр ахлуулаад бас тодорхой ажлуудыг, хэлцүүлгүүдийг бас хийж зохион байгуул санал дүгнэлт боловсруулж тайлангаа тавьж байгаа тул бас талархаж байна. За тайлангийн одоо санал дүгнэлтийн 12, 13 дахь хэсгүүдээс бас тодруулж асууя гэж бодож байгаа. Тэгээ энэ хоёр ч нь бол ерөнхийдөө хоорондоо ялгаагүй нэг л зүйл юм шиг байгаа. Хэмжих асуудал байгаа. Агаар бохирдуулагчийг одоо хэмжих асуудал байгаа. Тэгэхээр энэ 12-т нь орон нутаг бүр агаарын тухай хууль заас үүргээ хэрэгжүүлж агаарын бохирдлыг хэмжих тоног төхөөрөмжөөр яаралтай хангах гэдэг аймаг сумдууд бол ер нь агаарын бохирдлыг хэмждэг ийм тоног төхөөрөмжтэй байгаа шүү дээ. Хангагдсан байгаа. Тэгээд энэ айл өрхүүдийг хангах асуудал яригдаад байна уу? Аль эсвэл олон одоо аймаг сум хангагдаагүй үлдсэн байгаа мó гэдгийг нэг тодруулчмаар байна. За бас одоо энэ салбарын яамны зүгээс орон нутагт агаар бохирдуулагч бүрийг хэмжих чадварыг бий болгох гэдэг. Энэ нь одоо юу гэсэн үг юм болоо? Тоног төхөөрөмж байгаад ажиллах болсон хүчний одоо чадварыг бий болгох асуудал яригдж байна уу? Аль эсвэл техник тоног төхөөрөмжийн асуудал яригдж байгаа мó? Тэгэхээр 12, 13 дахь санал дүгнэлт ч одоо нэг хоорондоо ямар ялгаатай байгаа юм болоо? Яг ямар утга агуулгатай ийм санал дүгнэлт юм болоо гэдгийг бас асууя гэж бодсон юм. Тэгээ ер нь бол аймгийн төвд бол сүүлийн үед маш их агаарын бохирдолтой байгаа. Хэлцүүлэг дээр хэрхэн одоо судалгаа тайлан яригдсан юм болоо? Хамгийн их одоо агаарын бохирдолтой аймаг одоо ямар аймаг байна вэ? За мөн одоо зарим сумдууд ялангуяа уул уурхайтай цогццын мэтийн одоо сумдууд бол маш их агаарын бохирдолтой. Утаа дээрээс нь нэмээд одоо тэр уул уурхай нөлөөллөөс гарч ирж байгаа цагаан тоос одоо асуудал гээд ингээд нөгөө үндсэн хуулийн заасан одоо эрүүл аюулгүй орчинд одоо амьдрах ажиллаж хөдөлмөрх эрхэн зөрчигдсөн ийм сумдууд одоо байна. Тэгэхээр энэ тухай энэ сонсгол дээр яригдсан одоо судалсан ийм одоо зүйл байна уу? Цаашдаа одоо яах ёстой вэ? Эдгээрийг яаж одоо агаарын бохирдлыг бууруулах ёстой вэ гэдэг дээр одоо тодруулга авъя. За Наранбаатар гишүүний асуулт хариулъя. Тий, та бас яг зөв юу хэлээд байна. Улаанбаатар нийслэлийнх нь болохоор түүхийн нөөцнөөсөө салаад ингээд сайжруулсан төвчлөө ороод байдаг юм уу? Бусад аймагуудад амьдарч байгаа, суурин газар амьдарч байгаа иргэд тэгээд бас дахиад одоо түүхийн нөөцөөр хорцсон хэвээрэл байгаа. Тийм учраас энэ асуудал бол Монгол улсын асуудал юм аа. Ганцхан нийслэлийн асуудал биш юм аа гэдэг талаас бид бас ажлын хэсгийнх нь ажиллаж энэ чиглэлд бас одоо асуудлыг хандуулж байсан. За үүнтэй холбоотой байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөө яамнаас мөн одоо одон тооёо сайдаас хэлжсэн зүйл бол орон нутагт агаарын тухай хууль заас үүргээ хэрэгжүүлэхэд одоо энэ агаарын бохирдлыг хэмжих тоног төхөөрөмж хангалттай биш байна гэдгийг хэлж байсан. Сая бас одоо 25 оны төсөв суулгасан боловч одоо энэ хасагдлаа. Одоо орон нутаг бүрд энэ одоо аймаг сумдуудад агаарын бохирдлыг хэмжиж чадахгүй бол бид үйл ажиллагаа явуулж чадахгүй. Юунаас бохирдоод байгаа ялгаж чадахгүй болохоор агаарын тухай хуулийн хэрэгжилттэй ч хийж чадахгүй. Үнэхээр бохирдсон үгүйгээ хэлж чадахгүй байгаа явдал нь энэ одоо 12 дугаар энэ дүгнэлтийг гаргах одоо чухал зүйл болж байгаамаа. Тэгэхээр ерөөсөө бид хэмждэг байх нь өөрөө их чухал юм байлээ. Тэгээ энэ утгаараа бүх суурин газруудаа энэ агаарын бохирдлыг хэмждэг дээрээс нь одоо болсон хүчний тэнд ажиллах хүний нөөцийн ингээл одоо асар олон асуудлууд ингээд хаалттай. Таны бас одоо сая хэлж байгаагаар зарим газар бол ганцхан одоо утааны асуудал биш байхгүй юу? Бас тоосчлтын асуудлууд зөндөө олон зүйлүүд байна. Тэгэхээр энэ болгон дээр үйл ажиллагааг энэ үндэсний хороо явуулахад энэ хэмжилтийг нэгт хийдэг байя гэдэг асуудлыг ярьсан учраас энэ засгийн газарт энэ дүгнэлтийг оруулж мөн одоо засгийн газар дараагийн хэлцэх асуудал дотор бол энэ төсөв төлөвлөх энэ асуудлыг ярьж байгаа юм аа. За салбарын 13 дахь зүйл нөгөө яамны зүгээс орон нутагт агаар бохирдуулж бүрийг хэмжих чадварыг бий болгож хатуу түвшний хэрэглээг халах гэж байгаа энэ юу бол сая хэлсэн зүйлтэй бас холбоотой хэмжиж чаддаг бай. Тэгээд ялгаагүй л одоо бид бас энэ
түүхийн нүүрснээсээ л ерөн хамгийн түрүүнд салах нь өөрөө маш чухал байсан. Ерөн бол түүхийн нүүрс түлхэхэд ямар их одоо хортой аромат нэгдлүүд, за дээрэс нь бусад одоо хортой бодисууд гарч байгаа. Энтэй холбоотой хүний эрүүл мэндэд яаж муугаар нөлөөлж байгаа гэдгийг бол бид одоо дэд хилцүүлгийн явцад бол үнэхээр одоо сэтгэл өвдөн мэдээллүүдийг сонсож байсан. Зүгээр л одоо энгийн жишээ гэхэд л одоо эмэгтэй одоо хөвлөд бүрэлдэж байгаа ураг хүртэл одоо грамм нь хүртэл бага байдаг, дутуу төрдөг. За жирэмслэлтийн тохиоллын тооц цөөрдөг гэл одоо энэ өвлийн утаатай нийслэлийн энэ асуудал бол ганцхан одоо зөвхөн одоо эдийн засгийн ч асуудал биш, эрүүл мэндийн хувьдаа бол одоо үнэхээр ноцтой асуудал байсан. Тийм учраас энэ түүхийн нүүрснээс салж чадж байгаа нь өөр их том амжилт. Харин энийгээ одоо бүр цааш нь хурдцтай сайн явуулах чиглэлээр л анхаарах хэрэгтэй юм байна л гэсэн юм дүгнэлт гарч ирсэн.